Улсын их хурлын даргын их болд Баян-Хонгор аймгийн иргэдтэй уулзалт хийж улсын их хурлын үйл ажиллагаа ээлжид бус чуулганаар баталсан хууль тогтоомж засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн талаар танилцуулсан. Улсын их хурл шинэ бүрэлдэхүүнтэйгээр 3 сар ажиллаж байгаа бөгөөд засгийн газраа эмхлэн байгуулад эх 4 жилд хийж хэрэгжүүлэх ажлынхаа хөтөлбөрийг тодорхойлж улсын их хурлаар батлуулсан. Түүнчлэн улсын их хурл эх оны төсвийг хилцгээр ажиллаж байгааг дуудлахын сацуу эдийн засгийн хүндрэл хямралаас гарах төлөвлөгөөг засгийн газар боловсруулад улсын их хурл өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг мөн танилцуулсан. 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 1% болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхаагаас гадна хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд анхан шатны болон эцсийн гүн боловсруулалт хийдэг жижиг үйлдвэрлэлд бий болгох зэрэг олон цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг мөн тэрээр иргэдэд танилцуулсан. Түүнчлэн уул уурхай болон манай улсын эдийн засгийн гол салбар бөгөөд том төсөл хөтөлбөрүүдээ урагшин хөдөлгөх байр суурийг баримталж ажиллаж байна. 5-7 төсөл хөтөлбөрийг Монгол улсад ашигтай байдлаар үргэлжлүүлэхээр яригдж байна. Нефтийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах асуудал засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан ажил хэрэг болгохоор анхны тооцоо судалгаа хийгдэж байгаа. Эдийн засгийг сэргээхэд орон нутгийн оролцоо тун чухал. Тиймээс төр засгийн шийдвэрийг хэр оновчтой хэрэгжүүлж бодит ажил хэрэг болгож байна гэдгээс хамаарч орон нутагт үйлдвэрлэлд сэргэх, ажлын байр нэмэгдэх нөхцөл бүрдэх ёстой. 2009 оноос хойш ажилгүйдлийн түвшин өнөөдөр дээд зэгтээ хүрээд байна. Тиймээс ажлын байр бий болгох, иргэдийг орон нутгатаа орлоготой, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд орон нутгийн удирдлагууд онцгой анхаарч аймаг бүрт 100 үйлдвэрлэл үйлчилгээний газар бий болгох хамлалтаа хэрэгжүүлэхээр засгийн газар ажиллаж байгааг мөн тэрээр дуулгасан юм а.